Үзбекистаны Натрашдын танхимын эрхлэгч ноён Ашров Дишот танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргье. Бүгд найрамд Үзбекистан улсын Натрашдын танхим үүсгэн байгуулагдсны 5 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. За тус танхим үүсгэн байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд маш их ажлыг амжуулсан байна. Тухайлбал олон улсын Натрашдын холбоонд 2022 онд 91 дэх гишүүн болж элсэж орсон. За үүний дагуу Олон улсын Натрашдын холбооны Азийн хэрэглэх комиссийн гишүүн орноор ажиллаж байна. 2024 онд Азийн хэрэглэх комиссийн гишүүн байгууллагуудыг тэргүүлж ажилласныг бас энд дурдах нь таатай байна. За Монголын Натрашдын танхим болон Үзбекистаны Натрашдын танхим анхан дүүсийн найрамд харилцаатай бөгөөд санамж жижиг байгуулан хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Ингээд 5 жилийн баярын тохиож байгаа Үзбекистаны Натрашдын танхимын хамт олон та бүхэнд амьдралд наад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг Монголын Натрашдын танхимын нэрийн өмнөөс хүсэн өрөөё.